Зэ жилдээ ховорхон тохиолдож байдаг жилийнхэн боломжийн сайн өдөр гэмээг дээрээс мөхөд мандах алтан нарны туяан дор дэлхий дахин далдар тай агуу дээдсийн өдгий болсон алтай хангай уулсынхаа зүухэн биеэр нутаг тай амьдрал тэмцлийн өдгий болсон Сэцэн хан аймгийн Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Дорнод аймгийн Матус сумыг Буян өндөр хөхөсний цэлгэр сайхан дэнжид Олоо сонцгой төмнөөс төгөлдөр Анхбаатрын залгамж угсаа Бадран дэлгэрч Бадрангүй түүний үргэлжлэл Болор Эрдэнэ хүүгийн сэвлэг үргээ ёслолын үйл ажиллагаа ийхүү эхлэж байна. Зэ эрхэм хайртай алтан хонгор дайхийн үргэж байгаа учир болвоос ивэл жилдээ хүнийг нэртэлэн залж эрхэм болон түмэн दैन уртж чалан гэлж ган цагаан хайж гавшаа цагаан тонгоргийг үлдээд алтан хайчны амийг нээж амь насыг нь даатгаж мөнгөн хайчны амийг нээж мөнх насыг нь даатгаж ган хошуутай алтан бариултай хайчаа гар мотор бүхийдээ дамжуулан үргээж гарсан дөрсөн насыг нь уртасгаж өгөө баруун талын шанаанаас нь навчургээ хэд бадамлынхаа цэцэг дэлгэрч байгаа мэт зүүн талын шанаанаас нь навчургээ хэд зүйл бүрийн эрдэн цацарч байгаа мэт орой дээрээс нь навчургээ хэд ой бэлгэн хурцдаж оюун ухаан нь нэмэгдэж байгаа мэт ар шилэн дээрээс нь навчургээ хэд агуу хүчин төгөлдөр болж байгаа мэт зэ эрхэм хайртай хүүгийнх нь эрдэм бэлгийг нь ярихад номон дэмэргэн нойрон цэргийг үйлэн дурн үгэн цэцэн дайнд баатар далай тус элгээрээ их сайхан жаргаж төрлөөрөө төвшин сайхан оршиж төв их нутгийнхаа донд үрээ танихгүй өнөр баян үрээгээ танихгүй хурдтай баян суух заяа сурах эрдэм баярлах наадам багтаа жаргалтай эгүүрд номын эсон дандаа жаргалтай байж энд хүрлцэн ирсэн аавын талын ахнар дүүнэр ээжийн талын эрхэм хүндэттэй хүмүүс та бүхэн нийгэм нь юу сансан 9 цагаан хүсн сэтгэжлэн бүтэж дайраад ирэхэд далай шиг дүүрэн буцаад ирэхэд булаг шиг арган ганган мөрөн далай ёр олоосон ундарч галбираасан мод шиг үзүүрээсээ цэцэглэж байхыг өлзий дэмбэрэлтэй сайхан өрөөдийг өргөн дэвшүүлэхийн сацуу ертөнцийн наран нэвэгдэж 9 үеэрэн жаргаж явах тугай хорой эрхэм үзэгч та бүхэндээ аргын тооллын 2026 оны 6 сарын 15 буюу Бэлгийн улирлын тооллын алдарт 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн шинийн 30-ны бэлэгдэн сайн өдөр Сэцэн хан аймгийн Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Дорнод аймгийн Матус сумын Буян өндөр нутаг хөхөсний цэлгэр дэнжин дээрээс энэхүү баяр наадмыг эхлэж байна. За Дорнод аймгийн Матус сумын Буян өндөр Саран туяагийн Анхбаатрын Болор Эрдэнэ сэвлэг үргэх ёслол зориулсан хурдан шандаст хязаалангийн уралдаанд газраас хурдан шандаст 35 инхүү хязаалан бүртгүүлж за гарааны зурхаар хөдөлсөн байгаа мөчийг харуулж байна. За энэ өдрийн баяр наадам бол яахын аргагүй үзүүштэйхэн сайхан наадам болно. За энэ өдрийн баяр наадам 059 номертой сайхан саарл үрээ мордсон байгаа харагдаж байна. За энэ саарл үрээ Дорнод аймгийн Матус сумын Буян өндөр харьяад ган салмын ардталт 095 номертой их Монгол хүүгийн онцордлуулж байгаа Матус сумын Эрдэнэбаатарын залуу яаж Хүрлбаатарын итгэлийн ягаа ураа байна. За Хүрлбаатар уяаж өөрөө уяа солгонд тааруулсан. За энэ өдрийн баяр наадамдаар хүүгийнхаа нэр дээр мартуулсан байгаа харагдаж байна. Цааталт нь одоо 417 номертой морцсон сумын алдарт уяаж за Мөнх хотын Ганбаатарын уяа солгонд тааруулсан Тамирын учрал хүүгийн үрээ байна. Матус сумын алдарт уяаж Мөнх хотын Ганбаатарын уяа солгонд тааруулсан за Ганбаатарын наран хүүгийн үрээ байна. Зүүн талынхаа гуйны онгорхой дээр уу үсгэн тамхтай өнгөрсөн жил Баян ханга багийн иргэн баяр залуу яаж баяр цэнгэлийн охины дайханд айраг турдсан. За сумын аймгийн алдарт уяаж Мичүүрэнгийн анх хоёрын хүү Элбгийн хээр үрээ байна. Түүний цааталт нь саяхан зохион байгуулагдсан баг наадамд аман үзүүн дурдсан Матус сумын Дүмэн амбагийн залуу яаж анх хоёрын Элбгийн хүрэн үрээ байна. Үрээж бас л одоо сайхан өндөр гараатай байдаг. Уцтай хөлтэй 13 номертой энэ Дорнод аймгийн Матус сумын 13 номер дээр 2 үрээ мордсон байгаа. Матус сумын Буян өндрөгийн залуу яаж Тогоо үгийн баяр хүүгийн хонгор ураа байна. За Тогоо үгийн аймгийн алдарт уяаж Тогоо үгийн хүү баяр хүү. За 2026 онд за аймгийнхаа өмнөд үсгийн урдын их насны мордын уралдаанд халтар мороо айраг турдсан. Өнгөрсөн жил 25 онд мөн одоо халтар мороо айраг турдуулсан бас
одоо Тоогийн баяр хүү чи бас адуун сураг тэнцсэн сайхан хурдан алтармаар байдаг. Тэгвэл өнөөдрийн баяр наадамдаар сайхан зэгэл хонгор үрээ мартуулсан байгаа харагдаж байна. Түүний цаадалд нь Матад сум үсгэн байгуулагдсан Түүхэн Ярав алдарт 99 жилийн өн баяр наадам даага иргэн тавдурдсан Дорнод аймгийн Хэрлэн сумын аймгийн алдарт уяач Сэлэн сайхны галтын унган адуу за Матад сумын Буян өндрөгийн залуу уяач Энх тайвны эрхэн баярын уяа солигонд тааруулсан хонгор үрээ байна. За энэ Пүрэв дөржийн болрын одоо хонгор үрээ байна. Түүний цааталт нь зүүн талынхаа үний онгорхоо дээр сартай элт хамгатай Дорнод аймгийн Матад сумын Буян өндрөгийн залуу уяач Энх тайвны Эрдэнэ хоёрын хүрэн алз үрээ байна. Мөн түүний цааталт нь за Буян өндрөгийн залуу уяач Нандин гэрлийн хонгорын хүрэн үрээ мөн түүний цааталт мөн одоо Нандин гэрлийн хонгорын халин үрээ байна. За урагшлаарай. За ингээд үндсэндээ ард яваа хэдэн үрээнүүдийг одоо үзэгч та бүхэндээ сая танилцууллаа. За зуны дэлгэр цаг за 6 сарын сүүл зуны ихэнх сарын сүүл сар за Матад суманд уул овооны дахилга баяр наадам нэгэнтээ эхэлж гисэн. За энэ дэлгэснээ харагдж байгаа зүүн талынхаа үний онгорхоо дээр сартай хүрээтэй тэ үсгэн тамхтай Дорнод аймгийн за Баян Түмэн сумын аймгийн алдарт уяа Зандан болын Хилийн үгийн халтар үрээ байна. За Хилийн үгийн халтар үрээг за ариун сэхийн Чингис болд гэж одоо ээж нэр дээр мардуулсан. Энэ халтар үрээний эхийнх нь төрсөн дүү хээрмэр за Дорнод аймгийн алхал сум үсгэн байгуулсан Түүхэн Ярав алдарт 100 жилийн өн баяр наадам төрүүлээд давхар уяагаар Дорнод аймгийн төрүүлсэн за Дорнод аймгийн баяр наадам төрүүлж байсан. Өнгөрсөн жил Маршал орлогын чойболсны мэндэснээ 130 жилийн өн баяр наадам төрүүлмэг дурдсан. Дорнод аймгийн Хөрлөн бүр сум үсгэн байгуулсан Түүхэн Ярав алдарт 80 жилийн өн баяр наадамд аргийн дөрв турдсан аралтай хурдан морь байдаг. За энэ өвөл бас энд ч гисэн гэж ярьж гисэн. За тэгвэл тэр хэр морины төрсөн эгчээс нь гарсан. За энэ хар үрээний төрсөн за эцэг нь их юм бол одоо амтлахын хүрлээ гэж одоо Дорнодын ард түмэн мандахгүй тэрний одоо 75 та алтар азарганы төл юм аа. Түүний цааталт нь сайхан зэгэл саар дүрээ мартсан байна. За энэ саар дүрээ номергүй 059 номертой за цэвэний цэрэн жигмэдийн саар дүрээ байна. За энэ Дорнод аймгийн Баян Түмэн сумын за уян дээрээс ирж мартсан байгаа. Дорнод аймгийн Матад сумын Матад сум, Дорнод аймгийн Баян Түмэн сум, Дорнод аймгийн Матад сумын Түмэн хаан, Эрдэнэ бадрах, Буян өндөр гээд 3 багаас мордсон байна. За тэр зүүн талынхаа үний онгорхоо дээр хүрээтэй, ширээтэй хас тамхтай ягаан зэ живчин нэмнэтэй хээр үрийг харуулаарай. Дорнод аймгийн Матад сумын за тэгсгээ явж байгаарай. Хаа жоох урагшлаад. Дорнод аймгийн Матад сумын за Эрдэнэ бадрахгийн Түмэн хаан багийн Буян өндрөгийн залуу уяач Гом дөржийн зан хүүгийн хээр үрээ байна. Энэ хээр үрээ саяхан зохион байгуулагдсан баг наадамд за ам үзүүн дурдсан. За түүний цааталт нь одоо нийслэлийн алдарт уяа Самдан нэмийн Бям зөгтийн унган адуу Матад сумын Эрдэнэ бадрахгийн залуу уяач Хүрлбаатрын ган зөргийн хонгор үрээ байна. Сая баг наадамд айрг турдсан шантастай урд үрээ байна. За энэ хоёр хүрээний хувьд одоо өнөөдөр бас л одоо хөнгөн дүрлэлт хүрээнүүдийн за нэг яах ярахгүй юм байгаа. Хээр үрээ бас л одоо аштайхан сайхан байна. Түүний цааталт нь за сартай хас тамхтай Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэ бадрахгийн залуу уяач Хүрлбаатрын итгэлийн за сумын алдарт уяа Чинбатын Батцэнгэлийн хүү Батүлжигийн хээр үрээ байна. Энэ өнгөрсөн жил Баян үлзий уулын ингэр зохион байгуулагдсан баг наадам нэг айраг дурдсан. Түүний цааталт нь саар дүрээ мордсон байгаа харагдаж байна. 163 номертой саар дүрээ өнөөдрийн баяр наадамд мордсон байна. Сумын алдарт уяа Шагдрын ган зөргийн саар дүрээ байна. Саяхан одоо аймгийн өмнөд үсгийн хурд наадамда сумын алдарт уяач цолны болслын хангасан за шинэхэн сумын алдарт уяа Шагдрын ган зөргийн саар дүрээ байна. За 100хан тамхтай за хоёгийн Шагдар гэж одоо Дорнод аймгийн Матад сум 1980-ад онуудад хурдан хүрэн адуугаараа сумдаа бас л одоо ноёрхож исэн үрээ за эрхэм хүндэд Эрдэмтэн төгс уяачдаг саар дүрээ одоо жоохон сэвгнээд байгаа харагдаж байна. Түүний наадталт нь зүүн талынхаа үний онгорхой дээр уусган тамхтай Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэ бадрахгийн залуу уяач за мөнх хотын хээр үрээ байна. За түүний цааталтан дээр тод цэнхэр говцтой өгөхөд зүүн талынхаа үний онгорхой дээр 100 тамхтай энэ одоо Дорнод аймгийн Матад сумын за Буян өндрөгийн аймгийн алдарт уяач саяхан 2026 онд аймгийн алдарт уяа цолны болслын хангасан Жунаан энх улдын унган адуу за Хэрлэнгийн
хонгорал зүүрээ мордсон байна. Түүний наадалд нь бас одоо сайхан зэгэл хүрүүрээ мордсон байна. 168 мөртөө сайхан хар алаг үрээ мордсон байна. Учирваны ганц бүхийн хар алаг үрээ жоохон урагшлаарай. За манай зураглагчийн дуран жоохон урагшлаарай. За энэ зүүн талынхаа гуйны хорхотоор ширээтэй задгаа өнгөн тамхтай Дорн таймгийн Матас сумын Буян өндөрөгийн залуу яаж Гэрэл Баатарын өсгөөрийн шаргал үрээ мордсон байгаа харагдаж байна. Энэ одоо өнгөрсөн жил аймгийн өмнөд үст мордсон даах бас одоо сумын баяр наадамд бас одоо сонгомол бага насны ангил мордуудсан шарга үрээ мөн баха. За энэ сунгаануудад одоо бас одоо их хурдан байгаа гэсэн. Энэ өдрийн баяр наадамдаар шарга үрээ мордсон. Түүний цааталт нь одоо за их сунгаанд төрөө магнат урдсан Матас сумын Буян өндөрөгийн залуу яаж за Мегмаржовын Батсуурын Буян соёлгын тааруулсан за баяр сайхны мөнх хотын цавдар үрээ байна. Баяр цэнгэл хүн чурлуулж байгаа. Түүний за Мегмаржовын Батсуур уяж хүүгийнхаа нэр дээр өсгөрөөдөө хүүгийнхаа нэр дээр мордуулсан байгаа харагдаж байна. За ингээд 119 номертой сайхан хүрүү үрээ мордсон байгаа харагдаж байна. 119 номертой мордсон Буян өндөрөгийн залуу ээж Хүрл Баатарын төр одын хүрэн үрээ байна. За жоохон урагшлаарай. За тэр хамгийн урд тод ягаан гуцтай үхэдтэй халин үрээ мордсон байна. Энэ одоо өнгөрсөн жил шүдлэн үрээ Баян улсын уулын дахлага баяр наадамд хасагдсан. За өнгөрсөн жил шүдлэн үрээ баг наадам мөн одоо хайрыг турдсан Матас сумын за Түмэн амбагийн залуу яаж Гамболтын Ёндангийн халин үрээ байна. За энэ жил одоо их сайхан хувирсан байна. За Дорн таймгийн Човсон сумын уугуул Матас сумын Буян өндөрөгийн харьяат за Саран туяагийн Анхбаатарын Болор эдэн хүүгийн савлаг үргийг хэвшил зориулсан урдан шандаст за Хязаалангийн уралдаанд 33 шандас инхүү ажнаа хүлгийн шандас орж алтан тоосон өргөхөөр инхүү гарааныхаа төхөөрөмжнөө зүг хөдөлсөн байна. За Анхбаатарын Болор эдэн хүүгийн савлаг үргийг хэвшил зориулсан урдан шандас Хязаалангийн уралдаан гарааныхаа төхөөрөмжн дээрээс дөнгөж ирэнгүүд Дорн таймгийн Матас сумын Буян өндөрөгийн харьяат Хэрлэнгийн хонгорол зүүрээ энэ өдрийн баяр наадмын урдан шандас Хязаалангийн уралдааны хайргийн тавдаар гарч ирсэн байна. Хамгийн наадлаар 35 номертой Дорн таймгийн Матас сумын Буян өндөрөгийн залуу яаш Нандин гэрлийн хонгорын хүрэн үрээ гарч ирээд хөдөлсөн байна. Жоохон урагшлаарай. Түүний цааталт нь саяхан зохион байгуулагдсан баг наадамд аман үзүүн дурдсан Дорн таймгийн Матас сумын аймгийн алдарт уяаж Мичүүрэнгийн анх хоёрын хүү Элбгийн хүрэн үрээ энэ өдрийн баяр наадмыг үндсэндээ нэг за бүтэн биеэрээ илүү гарч ирээд хөдөлсөн байна. За хамгийн цаатлаар нэг жижигхэн задгаа дэлтэй хонгор үрээ гарч ирлээ. Дорн таймгийн Матас сумын за Буян өндөрөгийн аймгийн алдарт уяаж Боосонгийн энх тайвны хүү залуу яаж энх тайвны Эрхэн баярын хонгор үрээ аман үзүүн дээрж нэлээд одоо шагуургатай гарч ирсэн байна. За энх тайвны Эрхэн баярын хонгор үрээ аман үзүүн дээр гарч ирсэн байна. За хоёр үрээ тархины хоёр үрээ за нэлээд зайтайхан за нэг 50 м ирээдээ саллаа. Айргийн 3 дээр нь Нандин гэрлийн хонгор үрээ айргийн 4 дээр хээр үрээ орж ирлээ. Яваарай жижиг хүүхэдтэй хээр үрээ орж ирлээ. Дорн таймгийн Матас сумын Эрдэнэбаатаргийн залуу яаж мөнх хотын хээр үрээ. За унаач нь одоо жолоогоо яаж барих ухаантай ер нь одоо ноцолтой дох шиг байна. Айргийн 4 дээр Дорн таймгийн Матас сумын Эрдэнэбаатаргийн залуу яаж за Батчулууны хээр алдаг үрээ орж ирлээ. За энэ хээр алдаг үрээ битүү үрээ байгаа. Батчулууны Бат хоёрын хээр алдаг үрээ орж ирсэн байна. Саяхан зохион байгуулагдсан баг наадамд айргийн 4 дурдсан Дорн таймгийн Матас сумын Эрдэнэбаатаргийн залуу яаж Хүрл Баатарын ган зэргийн хонгор үрээ орж ирлээ. За аргачлаарай. Арайд хол яваад байна да. За нөө хоёртойгоо зэрэгцээ яваарай. За зэрэгцээ яваарай. За түүний ардтал дээр 5 6 7 дээр Хэрлэнгийн хонгор алзуураа 8 дээр мөн одоо анх хоёрын Элбгийн хээр үрээ байна. За 8 үрээ урагшиллаа. За аргачлаарай. 8 үрээ урагшилсан байна. За ингээд хурдан шандаст одоо Хязаалангийн уралдааны тархины 8 үрээ үндсэндээ холдсон байна. За 9 дээр хээр үрээ орж ирсэн байна. 221 номертой Гомдоржийн Заан хүүгийн хээр үрээ орж ирлээ. За энэ хээр үрээ саяхан зохион байгуулагдсан баг наадам мөн одоо аман үзүүн дурдсан шандастай хурдан үрээ 12 дээр Дорн таймгийн Халахгүй сумын Баян Түмэн сумын аймгийн алдарт уяа Занданбалын Хэлийн үгийн уяа соёлгын тааруулсан за Чингис улдын халдвар үрээ орж ирсэн байна. 11 дээр за аргачлаарай. За үндсэндээ 11 үрээ арийнхаа өрөөндөөс дахиад 50 м хэрэтээ салсан болоо. За 12 дээр 149 номертой халдвар үрээ араас орж ирлээ.
За энэ саяхан зохион байгуулагдсан сунгаан төрүүлсэн Доромт аймгийн Матас сумын Буян өндрөгийн залуу яж Мегмар Жовын Батцуурын хүү өсгөрөөдийн халдвараар орж ирсэн байна. Түүний ардталт нь за 2026 онд аймгийн алдар туяа цолны болцлыг хангасан за Монгол улсын Мандав яж Батбаажрын Цэндбаатарын хүү Хэрлэнгийн шарга үрэ 13 дээр түүний наадалт нь мөн одоо Гийлэнгогийн хээр алзан үрэ за энэ хоёр үрэ үндсэндээ урагшлахнаа. За харагчлаарай. За энэ өдрийн баяр наадам 10 км-ийн алсаа шандас орж байгаа. За 35 үрэ хүлгийн шандас орж алтан доосон өргөж байгаа. 15 дээр Доромт аймгийн Матас сумын Буян өндрөгийн залуу яж Тогоогийн Баяр хүүгийн хонгор үрэ 15 дээр хийн дээр байна. Энэ дүүргээ өнгөрсөн байгаа харагдаж байна. За унаа чинь одоо бүүргнээсээ барьчихсан шинэхэн унаач ах шиг байна. Арын эд үрэг өнгөрсөн жил Эрдэнэбаатар хуулийн дахлаг баяр наадамд за айрыг турдсан Доромт аймгийн Матас сумын Буян өндрөгийн сумын алдарт яаж Мөнх хотын Ганбаатарын хүрэн үрэ орж ирсэн байна. Мөн одоо арын эд үрээний за өнгөн дээр шарга үрэ орж ирсэн байна. Буян өндрөгийн залуу яаж Гэрэлбаатарын Өсгөөрийн шарга үрэ түүний ардталт нь мөн одоо Нандин гэрлийн халин хонгорын халиг үрэ за араас одоо хүрэн үрэ орж ирсэн байна. 169 номертой хүрэн үрэ за нэлээд ширүүхэн өлтөө урагшлаа. За 169 номертой Доромт аймгийн Матас сумын Буян өндрөгийн залуу яж Болдын Үнэнбатын одоо хүрэн алзан үрэ урагшлаа. За харагчлаарай. Харийнхаа үрээнүүдийг 10 км-ийн алсаа шандас орж байгаа. Аавын хүүг ялгалгүй харуулнаа. Яваараа үлдэхгүй шүү. 195 номертой жижигхэн хүүхэдтэй хонгор үрэ араас орж ирлээ. За 195 номертой энэ өдрийн баяр наадмын хурдны шандас Хизаалангийн уралдаан дээр нэлээд ширүүхэн өлтөө гарч ирсэн Шагдрын мөг жаргалын хул үрэ сайхан Монгол үрэ баг шиг байна. Түүний цааталт нь 41 номертой Ганболтын одоо хонгор үрэ орж ирсэн байна. За ингээд нэг аргашаа суугаа за тэгээд урагшилнаа. За ингээд хурдын шандас Хизаалангийн уралдаан ерөөдөө за үзүүрийн за 10 гаруй за 24 5 үрэг одоо сая дээргсэн харуулаа өнгөрлөө. Арын эдэн үрэг за Хүрлбаатарын итгэлийн ягааваа за ингээ урагшлаа. За Хүрлбаатарын итгэлийн ягаа үрэ за энэ одоо Эрдэнэ 2-ын хүрэн алзан үрэ за тэгээ урагшлаарай. За энэ саарл үрэ ганц сэлмийн саарл үрэ за хүрэн алзан үрэ Эрдэнэ 2-ын хүрэн алзан үрэ Хүрлбаатарын итгэлийн ягаа үрэ за Ганболдын Ёмдангийн халин үрэ баг наадамд өнгөрсөн жил шүдэн үрэ хариг сурдасан яваарай. За ер нь одоо нэлээд шулуухан явнаа. За тэгээ доктороо 13 номертой Нандин гэрлийн хонгорын халин үрэ нэг үрэ нь одоо тархин дээр байгаа. За яваарай. 195 номертой Шагдрын мөг жаргалын хонгор үрэ түүний наадалт нь Гэрэлбаатарын Өсгөөрийн шарга үрэ за хул үрэ 41 номертой Ганбатын шарга үрэ Тогоогийн Баяр хүүгийн хонгор үрэ Тогоогийн Баяр хүүгийн эмээ одоо аймгийн алдарт уяж эмэгтэй уяж одоо Доромт аймагт одоо ганцхан байдаг Цэрэнд орж гэж аймгийн алдарт уяж хүн байлаа. Хурдан үрэн морь цавдар морьтой 2005 онд аймгийн баяр наадамд урагшлаад яваад байгаа. 2005 онд аймгийн баяр наадамд төрүүлээд 2006 онд ам үзүүн хурлаад за яваараа 2009 онд одоо Маттын хатгны хар сүл цэнгүүлэх баяр наадамд ам үзүүн дурдсан. 2013 он нас ахмаг болсон оноо мөн одоо зүү Маттад ангуулынхаа баяр наадамд ам үзүүлж ирсэн. Одоо шандастай хурдан морь байдаг. За Мөнх хотын хэр үрэ сайхан гарцуулж уралдаад байсан. Нэлээд жижиг хүүхэд авсан байна да. За яваарай. За энэ дүүрэнийхээ хамгийн ардтаар Доромт аймгийн Баян Түмэн сумын аймгийн алдарт яаж Зандан болын хилийн үгийн үе солигын тааруулсан. За Чингис улдын алтар үрэ түүний цааталт нь аймгийн алдарт үе Цэндбаатарын Хэрлэнгийн за шарга үрэ мөн түүний цааталт нь Цэнхэр цээжвчин нэмнэтэй Гийлэнгогийн хээр алзан үрэ 149 номертой Батцуурын Мегмар Жовын хүү Өсгөрөөдгийн халтар үрэ түүний урдталт нь 169 номертой морцсон за ган зэргийн урагшлаараа 169 номертой за урагшлаараа за Болдын Үнэнбатын хүрэн алзан үрэ байна. Тархины 8 үрэ үндсэндээ холдсон байна. За Хэрлэнгийн хонгор алзан үрэ 8 дээр за хонгор алзан үрэ мэдэн одоо сайхан тархинд дурдсан жоохон үлэн суларж явах шиг байна да. За урагшлаараа за долоо дээр хээр үрэ гарч ирсэн байна. Өнгөрсөн жил Баян Хангабагийн нутаг зохион байгуулагдсан баг наадамд айргийн тав турдсан Матас сумын аймгийн алдарт уяж Мичүүрэнгийн анх хоёрын хүү Элбэгийн хээр үрэ байна. Элбэг уяж 2 үрэ мордосон хоёулаа сайхан тархинд дурлж байна да. Хээр алг үрэ Бат хоёрын хээр алг үрэ за яваарай. Бат хоёрын хээр алг үрэ 6 дээр байна. За 6 долоогийн үрэ хоорондоо холбоотой байна. За аймгийн алдарт уяж Боосонгийн энх тайвны хүү Эрхэн баярын хонгор үрэ айргийн тавд байна. Шинэхэн унааж унчихсан за энх тайвны охин Урангоо гэж одоо охин унчрлуулж байгаа. Нэлээд гэрд явуулсан да жоохон суларсан байна да. За айргийн 3 дээр хүрэн өрөө гарч ирсэн байна. За хүрэн үрэ ч одоо номергүй хүрэн үрэнийг харагдах юм да. Түүний наадалт нь одоо
саяхан зохион байгуулагдсан баг наадамд айраг турдсан. За Улаанбаатар хотын нийслэлийн алдарт уяаж Самдан нэмийн Бям зөгтийн унган адуу Эрдэнэбаатар хавгийн за залуу уяаж Хүрлбаатарын ган зөргийн хонгороо айргийн 3 доор байна. Сумын алдарт уяаж Туяагийн чин зөрг уяаж уян соёлгонд тааруулсан. За амун үзүүн дээр инхүү Дорн Тамгийн Мата сумын аймгийн алдарт уяаж Мичүүрэнгийн анх хоёрыг Элбгийн хүрэн өрөө байна. Хүрэн өрөө сая баг наадамд амун үзүүнд хурдалж чад ирсэн. За ер нь одоо хаврын сунгаануудад тун урдан байсан да чихээ одоо ингээд мөнхөд урагшаа гатгадаг. За суусан ч урагшаа гатгах нь урагшилсан ч одоо урагшаа гатгах нь үнэхээр одоо хурдан адуу гэдэг одоо иймэрхүү байхаас өөр яах вэ? За инхүү Дорн Тамгийн Мата сумын буян өндрөгийн нутаг Хүкүсний цэлгэр дэмжиж зохион байгуулагдаж байгаа. Дорн Тамгийн Мата сумын буян өндрөгийн Харьяат за Анхбаатрын Болор Эрдэнэ хүүгийн за Сэвлэг үргээ кислэл зориулсан хурдан шандаст за Хязаалангийн уралдааныг 221 номертай 6 дараасаа хөдөлж уралдсан. Буян өндрөгийн залуу яж Гомбод оржийн зан хүүгийн хээр үрээ өнгөссөн байна. Хэтэрхий ойрт бол бас морь хүүгэдтэй халгаатай шүү хаа. За ингээ Гомбод оржийн зан хүү яжийн халдар үрээ энэ өдрийн баяр наадам 2 дахь давхар уяагаараа уралдаж байгаа. Хээр үрээ өнгөн дээр арийнхаа морноос 100 м ирээдээ салсан. Ер нь одоо юм халгаахад хэцүү болсон байх шүү. Хээр үрээний хувьд ч одоо за зэрэгцээ яваараа амун үзүүн дээр хонгор үрээ амун үзүүн дээр за амун үзүүн дээр сумын алдарт уяаж Туяагийн чин зөргийн уяа соёлгын тааруулсан. За Хүрлбаатарын ган зөргийн хонгор үрээ амун үзүүн дээр байна. Түүний наадтал нь одоо аймгийн алдарт уяаж Мичүүрэнгийн анх хоёрыг Элбгийн хүрэн үрээ. За хоёр үрээ холбоотойгоо дүүрэн 45-тай. Хоёр үрээч өнөөдрийн наадамд одоо Гомбод оржийн зан хүүгийн хээр үрэн дээр ерөн залгаж магадгүй юм байна. За араас хүрэн үрээ орж ирлээ. Хүрэн зэр дүрэж өнөөдөр одоо үнэхээр одоо өөрийгөө үрчийдэл өргөдөө тавьж байгаа шүү дээ. За хүрэн зэр дүрэж одоо бүртгэл дээр уяа чин номергүй мордуулсан байх юм. За энэ одоо буян өндрөгийн залуу уяаж Мегмар Жовын Батсуурын уян соёлгын тааруулсан. За Баяр сайхны Мөнхөдийн хүрэн зэр дүрээ байна. За хүрэн зэр дүрээг хамгийн зөв талаар нь одоо шургуулсан да. За Мөнхөдийн хүрэн зэр дүрээ сумын за залуу уяаж Мегмар Жовын Батсуур уян соёлгын тааруулсан байгаа. Айргийн 5 дээр 6-гийн хонгор өрөө сууж үлдсэн байна. За тархины 5 өрөө арийнхаа өрөөнөөс 200 м ирээдээ салсан байна. 5 өрөөтэйгээ яваарай. За Мөнхөдийн хүрэн өрөө айргийн 3 доо орсон байна. За сумын за залуу уяаж Мегмар Жовын Батсуурын уян соёлгын тааруулсан. За Баяр сайхны Мөнхөдийн хүрэн өрөө. За 3 өрөө холбоо таралсан. За 3 өрөөний өвчтө үнэхээр гал гарсан ганган шухуу уралдааны гаргаж байна. За энэ өрөө ер нь 55-тай шүргэлцээд байна шүү. Зуны дэлгэр цаг. За ногоо цагаа үнэхээр сайхан цагт одоо энэ өдрийн баяр наадамд уралдаж байгаа Хязаалангууд бол үнэхээр гал гарсан уралдааны гаргаж байна. 10 км-ийн алсаас барайны газар 500 м дутуу байхад ингэж 55-тай шүргэлцэж байна гэдэг аргагүй хурдан байна. За хээр үрэг нэг харуулъя. За буян өндрөгийн за уяаж залуу уяаж Гомбод оржийн зан хүүгийн хээр үрээ байна. Хээр үрээний уян соёлгыг Дорн Тамгийн Мата сумын алдарт уяаж Туяагийн чин зөрг уяаж уян соёлгын тааруулсан. Ийхүү энэ өдрийн баяр цэнгэл наадмын тэгээ байж. Цэнгэл наадмын хурдан шандас Хязаалангийн уралдааны гарааны зурхаадаас зул задлж хөтөлсөн аргагүй хурдан байгаа нь үнэхээр үнэн байна. За 4 үрэг нэг харуулнаа. За 4 үрээ арын 3 үрээ үнэхээр хоорондоо холбоотой байна. За амун үзүүн дээр Дорн Тамгийн Мата сумын за сумын алдарт уяаж Туяагийн чин зөргийн уян соёлгын тааруулсан тэгээ байж гэлээ. Туяагийн чин зөргийн уян соёлгын тааруулсан Дорн Тамгийн Мата сумын Эрдэнэбаатар хогийн залуу уяаж Хүрлбаатарын ган зөргийн хонгор үрээ нийслэлийн алдарт уяаж Самдан нэмийн Бям зөгтийн унган адуу. За 2 дахь дагвар уяан дээр ийхүү одоо амун үзүүн дээр гарч ирсэн байна. Айргийн 3 дээр одоо залуу уяаж Батсуурын уян соёлгын тааруулсан Мөнхөдийн хүрэн зэр дүрээгээр нэлээд шахуургатай явуулаад байна. За энэ өрөө бас одоо 57-8 шүргэлцээд байна да. За энэ дахир зам дээр хүүхдүүд одоо тун одоо эвдээ унах хэрэгтэй. За 4 өрөө 5 өрөө үлдсэн байна. За энэ 4 өрөөж өнөөдрийн наадам үнэхээр хол тасарсан байна. За хонгор үрээг явуулсан. За Хүрлбаатарын яваарай. Хүрлбаатарын ган зөргийн хонгор үрээг ер нь Гомбод оржийн зан хүү уяачин за халдар үрээн дээр тулгсан энэ хоёулаа нэг уяаны за морь байгаа. За сумын алдарт уяаж Туяагийн чин зөрг аргагүй нэг Хязаалан морины уяаг үнэхээр ганган шуухан тооруулдаг уяач юм аа. За ийхүү буян өндрөгийн нутаг зохион байгуулагдсан хурдан шандас Хязаалангийн уралдаанд Дорн Тамгийн Мата сумын за буян өндрөгийн залуу тэгээ зогсороо Туяагийн чин зөргийн хээр Хүрлбаатарын ган зөргийн хонгор үрээ Мөнхөдийн хүрэн үрээ айргийн 3 турдаллаа бууд Элбгийн хүрэн үрээ хонгор үрээ
Эг тайвны эрхэн баярын хонгороорэ айргийн 5 турдаллаа. За 5 турдалсан шинэ унаач. За 6 тэн элбгийн хээр үрэ 6 турдаллаа. 7 тэн Батчуулууны Бат хоёрын хээр алга үрэ 7 турдаллаа. За хээр алга үрэ ч юу н одоо тун одоо эвтэй үрэ байна да. Явж сурчих юм бол одоо тун одоо сайхан амжилтын үзэрлэхээр Гийлэнгогийн хээр алзуу үрэ 8. За 9 дээр энэ Чингис болдын хар үрэ 9. За 10 тэн Хүрлбаатарын илтгэлийн ягаа үрэ 10. 11-т 149 номертой халтар үрэ энэ Өсгөрөөдгийн халтар үрэ 12-т Хэрлэнгийн хонгор галзуу үрэ 13-т Сумын алдарт Мөнх хотын Ганбаатарын хүр үрэ 14-т Үнэнбатын Болдын хүр галзуу үрэ 15-т Мөнх хотын хээр үрэ 16-т Нандингэрлийн Эг тайвны Эрдэнэ баярын хүрээ алзуу үрэ 13-т 18-т Нандингэрлийн хонгорын халиу үрэ 19-т энэ Шагдрын мөнх жаргалын хонгор үрэ. За ингээд Хордон шансад Хязаалангийн уралдаан бодлоонгүй сайхан зохион байгуулагдаж за ингээд 20 өдөр орж байгаа өрөөнүүдийг та бүхэндээ харуулж байна. За энэ өдрийн баяр наадам бол одоо хүүхдийн сэвлэг үүрэг гэслийн баяр наадам гэхэд үнэхэрийн өргөн дэлгэр сайхан наадам болж байна. 33 шандаст Хязаалан гарааныхаа зурхай дээрээс за бодлоонгүй сайхан уралдаж барианд орлоо. За баяр үргээ энэ өдрийн баяр наадам бас үзүүчдийнхээ сайхан наадам боллоо. За хээр үрээ сайхан төрүүллээ тийм ээ. Үзэгчдээ өргөд хэлцүүлэх үү. За баярлаа. Намайг Дорн тамиг Матан Сумын хараад Гомдоржин зан хөөхтэй. Тэр өдөр яриад. Хээр өрөөний хувьд удам өгшний ямар удам? Удам өгшний энэ хүрлэгч Баягахын хүрээ азарганы төл. Их тал нь манай нэг тоодог гэдэг нэг ах байдаг. Тоодохын одоо нэг их нь. Энэ өдрийн баяр наадамд бас 2 дахь давхруу яваа уралж байгаа тийм ээ. Тэ 2 дахь хавраас хойш 2 3 уралж байна. Тэ 3 уралдаад сая төрүүллээ. Тэ зоргоо найз манай 9 найздаа баярлалаа гэж хэлээ та. За баярлалаа олноод маш сайхан. За баярлалаа. За би Матсмын 62-гийн залуу яач Төмрийн отом ирэх шнэ. Энэ хонгороо Хүрлбаатарын ганцар гэх юм үрээ байгаа маа. Энэ жилийн хэд давхруу явуулж байна? Энэ 2 үлчлээ. 2. Тий хүүхдийн дахинд 3-аар ороод ээжээ сахаа үзлээ. За дараачийн наадам хаашаа явуулж байна? Одоо тэгээд морда харж болно доо. За баярлалаа олноод маш сайхан. За баярлалаа. За баярлалаа. Наадам сайхан зохион байгуулалт болж байна. Би Дорнотойгийн Матан Сумын хараад буян өндөрөгийн залуу яач Нэмэржин Батцор гэдэг залуу яач наа. Хөр хүрээний удам өгшлээ сайхан танилцуулбал үзэгшэл. За энэ хөр хүрээ их нь өөрөө миний онгонгоо эцэг нь бол манай Паран Зарав Матес гэдэг дуудлагатай Паран Зарав базаргуугаа. Тий. Энэ өмнө нэг баг наснаа нэг баг надууд аригцал бүрээ те. Тий. За энэ жилийн хэд дахь давхруу явуулж байна? Анхныхын давхар болж байна. За энэ зэр дөрөвний хувьд бол энэ жилийн анхны уралдаан болж байна. Тий. Анхны уралдаанаар сая Анхаатрахаа хүүгийн сайхан сэвлэг үргэх уралдаанд харийн 3 тавтлаа сэтгэл өндөр байна. За баярлалаа олноод маш сайхан харих хүртээрээ. За баярлалаа. Баярлалаа. Намаа хоёрын хэлбэг гэдгээ. Батад сон 3 дараагийн залуу яач. За энэ өдрийн баяр наадамд хөр хүрээ хэд дахь давхруу явуулж байна? Баяр наадам ямар хөө болж байна? Хүрүүрээ энэ одоо 2 дахь давхруу оролдож байна. За баярлалаа олноод маш сайхан харих хүртээрээ. Та наваад Дорн тамиг Матсмын их тайвны ирэх иргэдэг. За хонгор үрээний хувьд энэ жилийн хэд дахь давхруу явуулж байна? Урд өмнө ямар амжилт үзүүлж байна? Энэ жилийн одоо зуны үеийн анхных юм одоо. Анхных давхар. Урд өмнө бол одоо сумынхаа нөдлөн сумынхаа баяр наадамд 5-аар орсон. 5-аар орсон. Баг наадамд ус мэлээд орсон баг тийм ээ. Тийм. Удам өгчлийн хувьд сайхан танилцуулахгүй. Удам одоо энэ аймгийн алдарт үед Дорн тамигийн галт гэдэг үний Сармат гэдэг газар юм л За. та. За баярлалаа олноод маш сайхан харих хүртээрээ. За баярлалаа. Эрэ хичлээ тэнхэн маглангийн сүлдэртний соён бодөрийн хөдөлбай намруулан мандуудад Дорнот аймгийн Матан Сумын буян өндөр багийн нутаг хөхүснээ сайхан цэлгэр сайхан дэмжид Дорнот аймгийн Матан Сумын буян өндөр багийн харьяат Анхаатрын Болдорны сэвлэг үргээ хэстүү зориулсан Хордон Хязаалан насны мөрдийн уралдаанд Түрүү магнат буян өндөр багийн харьяат Гомдоржин зан хүүгийн хатар аман хөзүүд Хүрлбаатарын ганцэргийн хонгор айргийн 3 буян өндөр багийн залуу яач
Батсүрэ мэгмэр жавын хүрэн айгэн дөрөв Түмэн хамбагийн задууя Жан хоёрын эдгийн хүрэн айгэн тавд Боян өндөр багийн задууяч Эрхэм баярын хонгор элэ Сайхан хурдан бүлгүүдийнхэн нэрхэн сайхан шинжэнгүүд Улаан хоёр жигтэй хүншингэр өшөөтэй хурдаа тарган нууцсандаа Урдан шинжэн баригандаа боян гიშгэн сүүдэндээ өшөөдөргөн сайхандаа Өмбрэ хаммартай дуран харрэнэдтэй хүндээжинэ чэчэдтэй Хонгон жаахан хүүхэдтэй Автан тэндэв магнай гаран агарын сэхний яран нэгдэж Аттай хоёр мэдтэрэг Алсын бараа шилтэн дэгдэж Уртан уруу харан дэгдэж Өөдөн навдээ туудан дэгдэж Түмэн хүлгэн түрүүн тодрон гисэн Үлгүүдэн Өнөөсөө мөн бидээ